За сайн байцгаана уу? За уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн уншлахаар тэр тантай уулзсны дараа одоо яг таны талаар юу гэж бодсон бэ? Гэсэн тийм сэдвтэй уншлага хийх гэж. Тэр тантай уулзсныхаа дараа юу бодсон бэ гэж байна. За 3 сонголт дэлгэн тавьсан байна. Шууд одоо сонгогдсон хөзрөөр уншина. Энэ 3 хөзөр тавьсан байгаа гэсэн. Хөөрхөн зураглалтай хөзрүүдээр уншлага хийх гэж байна одоо. За тэгээ шууд одоо ингээд сэтгэл татагдаад байгаа хөзрөө сонгоорой. За хувийн уншлагын талаар мэдээлэл хүргэе. Хувийн уншлагууд ер нь хийгдэж байгаа. Гэхдээ оройн цагаар хийгдэх боломжгүй байгаа шүү. Яг л орой би ажилдаа байгаа. Өдөөс хойш за Монголын цагаар тэгтээ 3 цаг хүртэл надад боломж байгаа гэсэн үг. Хүмүүс ер нь хөвчлэн уншлага орой өдөөс хойш оройн цагаар авах сонирхолтой байх шиг байдаг. Тэгээд энэ удаа бол ажилд авах цаад ямар ч гэсэн энэ сартаа бол тийм боломжгүй болох юм байна. Тийм болохоор уншлага авах гэж байгаа хүмүүс 3 цагаас өмнө холбогдорой л гэж хэлмээр байна. За хөзрөө хангалттай сонгох хугацаа өчгсөн. Тийм болохоор уншлагандаа орё. За тэр таны талаар тэр сүүлийн үед уулзсныхаа дараа тэр тантай сүүлд уулзсныхаа дараа одоо яг ямар бодолтой байгаа вэ? Тэр тантай уулзсныхаа дараа ямар бодолтой байна вэ? Вау, их сонирхолтой level хөзрөөр эхэлж яах юм. За ойлгомжтой. Тэр тантай одоо уулзсныхаа дараа за таарийн уулзсан уулзалт бол хамгийн сүүлд одоо нэг хөзрийн эхлэл би ер нь хөзрийг яг байгаа чигээр нь уншдаг шүү. Тийм түүнээс ш за хүнд юу гэж бодогч бол гэдэг юм уу тий. Тэгдэггүй хөзөр дээр гарч ирснийг нь л уншдаг. Тэгэхээр та хэрв группээ зөв сонгож чадчихэв үү? Эсвэл энэ удаад танд тохирохгүй байвал миний надад хамааралтай уншлага биш юм байна гэдэг ингээд алгасаа сурчаарай л гэж хэлмээр байна. Зөвхөн өөртөө тааруулж сонсохгүй зарим улсууд ингээд нэг тийм хүн шөөмжлээл эсвэл одоо тэгэл ер нь бол хин нэг өөртөө тохируулах га тааруулах гэдэг чинь зовлон юм байгаа шүү дээ. Тэрийгээ ч мэдэхгүй ойлгохгүй зууд одоо намайг шөөмжлөх гэж яах вэ те. Тийм болохоор би хөзөр дээр байгаа юмыг шулуухан товчхон гарч байгаагаар нь л хэлдэг. Ер нь хөзөр дээр гарч ирснийг л уншдаг гэсэн үг. Тэгээ тэрийг бүр мэдрэмжээрээ уншдаг. Хөзрийн дээшээ доошоо харсан уруу муруу гэд хүмүүсийн дээр уншдаг хэлбэр юмас бол өөр. Би яг сүнслэг төвшнийхөө мэдрэмжээр уншдаг гэсэн үг шүү. Тэгээд хүн болгонтой тэр юу тохирох бол албагүй гэсэн үг. Та хувийн уншлага аваагүй шүү дээ гэдгийг л одоо маш сайн санах хэрэгтэй. Хувийн уншлага авсан бол өөртөө тохируулах гэж болно л доо бас. Тэгээгүй жиж л одоо янз бүрийн юм ярьдаг. За тэргүй юун дээр за тэгэхээр олон юм ярьлаа гэл бас тэгнэ. Одоо би бол хүнд таацалж нийлүүлж гэж ярьдаг шээ. Тухайн үедээ санаанд орж ирж байгаа мэдрэмжээр орж байгаа юмыг л ярьдаг гэсэн. Тэгээ эн чинь миний орон зай шүү дээ ерөөсөө тий. Тэгээ та сонирхол үзэж болно, сонирхгүй бол алгасч болно л байгаа шүү дээ ерөөсөө. Нэг олон юм байхгүй шүү дээ. За энэ болохоор sorry тэгээ ерөнхийдөө энэ хүмүүсийн ягаад гэвэл энэ саяхан хэлж байгаа энэ яриа маань хөзрийн уншлаган дээр жаахан тийм одоо юу гэх хүн болгон таалагдаад ахаргүй ч юм уу. За үнэн бол үнэн л байдаг гэдэг шиг таалагдах хүмүүсүүд бас байж л байгаа. За тэгэхээр би хөзөр дээр гарч ирж байгааг шууд уншлаа шүү гэж хэлэх гээд байна. Тийм учраас сая их олон юм ярьчих шиг боллоо тий.
За хөзөр дээр гарахад бол хамгийн сүүлд та хоёр уулзсан уулзалт бол одоо бие махбодын харьцаатай байсан хамгийн сүүлийн харьцаа. Тэгээ тэр дундаас одоо ингээд юу гэх юм. Таныг бол тодорхой хэмжээнд тийм эрх мэдэлтэй байр суурьтай бас ингээд юутай хүн байна. Одоо нэг өөрөөс нь бол юу гэх юм, өөрөөс нь бол өндөр түвшний мөнгөтэй төгрөгтэй зоостой. За тэр хүний хувьд бол яг цаг дээрээ тулах юм бол нэг хайр сэтгэл гэдэг юм бол нэг чухал биш те. Өөрийн гэсэн байр суурьтай бас нэг хийх ажлаа олцсон. За нэг юу гэх юм, мөнгө төгрөгтэй одоо магадгүй амьдралтай ч байж болно бүр. Тэгээд тэр хүний хувьд бол хайр сэтгэл гэхээс илүү тухайн үед одоо нэг бие махбодын цэнгэл жаргал гэдээ бас нэг байгаа штэ. Ер нь тийм ээ, тусдаа. Тийм. За тиймэрхүү харьцаатай хамгийн сүүлд бол уулзсан гэж бол хөзөр дээр гаргаж ирж байгаа. Тэгээд тэр хүний бодол болохоор таныг саяхан хэлсэн шиг хайр гэдэг юм уу, одоо нэг хайр майр нэг тийм чухал биш, тийм сонирн биш. Магадгүй тэр мөнгөтэй төгрөгтэй, тийм байр суурьтай, тийм хүнтэй нэг арай өөр төрлийн одоо тийм сэтгэлийн гэхээс илүү бие махбод физиологийн харьцаа байсан гэж хөзөр дээр шууд тийм гарч ирж байна. За тийм болохоор тэрийг өгч. За тэгээд за тэр харьцаанд тэгвэл тэр хүний хувьд тухайн нөхцөл байдал юм байсан гэсэн үг. За тэгвэл тэр хүний хувьд тий юу бодож байна? Уулзсныхаа дараа юу бодож байна? Энд дэр ч гэсэн бодлууд гарч ирж л байгаа. Таны байр суурьтай, эрх мэдэлтэй, хайр сонирн биш гэж бодож байгаа тийм хүн гэдгийг өшөө бүр дэлгэрэнгүй харах гэж хичээе. За. As of once. Энэ ер нь шинэ харьцаа байх шиг байна. Шинэ харьцаа. Энд иймэрхүү одоо хүмүүс янз янзын учрал байдлаар л ер нь танилцдаг тий. Тэгээ магадгүй энэ анхны энэ уулзалт шууд бие махбодын харьцаанаас эхэлсэн бас байж болно шүү дээ. Олон хүмүүс дотор өчнөө олон харьцаа. Тэгээ энэ уулзалт нэг тийм эхлэлийг илэрхийлж байна. Ингэж эхэлсэн. Цаашдаа бас ингэж болчихно гэсэн үг биш байгаа байхгүй. Нэг онцлог нь тийм. Нэг удаа уулзаал одоо ингэ болоо болчихсон гэсэн үг биш. Тэр хүн тантай цаашид бүр одоо ингэ эхлүүлэхийг хүсэж чинь гэсэн үг. Харьцааг эхлүүлэхийг хүсэж чинь гэсэн үг. Гэхдээ нэг юм байна. Ерөөсөл энэ харьцааны одоо үндсэн одоо тэр нэг арга барил зарчим ч гэдэг юм уу? Хоорондын харьцааны юу нь болохоор ерөөсөө тийм хайр сэтгэлийн бол биш ээ. Ер нь тийм мөнгө төгрөгтэй хамаатай хэн нэгэн жоохон эрхтэй хүн ч вэ, эмэгтэй хүн ч вэ, хэн нэгэн жоохон эрх мэдэлтэй зоостой мөнгөтэй хүнтэй. За тэгээд бие махбодын харьцаа. За тэгээд тэрэнд бол нэг тийм яг их хайртай дуртай гэж одоо тийм яриад ах тийм харьцаа бол биш. Тийм харьцааг эхлүүлье. Үргэлжлүүлье. Одоо ингэж эхэлсэн харьцаагаа тийм цаашд ингээд нөгөө үргэлжлүүлье гэсэн санаа энэ дээр шинэ эхлэлийг илэрхийлж байгаа шүү дээ. Тэр хүн тантай тэгээд тэр хүний бодож байгаа нь болохоор өөрт нь янз янзын санхүүгийн боломжийг олгон тантай энэ харьцаагаа үргэлжлүүлснээрээ надад илүү боломжийг олгоно гэж тэр хүн бодож байна. Тантай харьцаа холбоотой байснараа гэсэн үг шүү, тийм учраас тантай энэ харьцааг ингээд нэг удаагийн харьцаан дээр дуусгах биш, цаашдаа ингээд үргэлжлүүлэхийг хүсэж байна гэсэн үг. Тэгээ тэр нь яагаад гэхээр таныг эрх мэдэлтэй, байр суурьтай, мөнгө төгрөгтэй учраас гэсэн үг шүү.
Тэр хүнд янз янзын боломжууд гарч ирнэ. Мөнгө санхүүгийн боломжууд гарч ирнэ гэж хараад байна л гэсэн үг дээ. Долоогийн сава. Долоогийн сава. Жаахан тийм юу гэх devil энэ төрлийн одоо тэр бие махбодын харьцаан дээр одоо тэр хүн ч гэсэн одоо нэг жоохон тийм юугаа юу гэх одоо хяналтаа тийм нэг хяналт тавьж чадахгүй нэг жоохон ингээд нөгөө харьцаанд нэг жоохон одоо юу гэсэн шунан дурлаад байна гэсэн үг. Ер нь таныг тийм айгүй тийм одоо тэнгэрлэг тийм одоо тийм азтай одтой яндоотой тийм тэнгэрлэг ер нь л тийм өөрийн байр суурьтай тийм айгүй одоо эмэгтэй хүн бол айгүй тэр айгүй гоё эмэгтэйлэг гоо үзэсгэлэнтэй гоё эрэгтэй хүн бол мөнгөтэй төгрөгтэй санхүүтэй байр суурьтай бас нөгөө нэг эр хүний нэг мөн чанар тийм бас ингээд давмгаалцсан за тийм сайхан хүн гэж харж байна. Тэр хүний чинь хувьд та тийм хүн байна. Тийм учраас тантай энэ харьцаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Таныг олон боломжуудыг тэр хүнд олгоно гэж үзэж байна тэр хүн чинь тий. Та магадгүй энэ харьцааны дараа тодорхой хэмжээний мөнгө санхүү ч юм уу тиймэрхүү юм өгсөн ч байж магадгүй тий. Ямар ч гэсэн танаас нэг тийм өгөөгүй байлаа гэхэд танаас одоо тийм боломжтой гэж үзээд байна л та тэр хүн чинь. Queen of Swords. За ер нь л нэг одоо нэг энгийнээр ярих юм бол нэг тийм таны нэг тийм ивэлд орох хүсэлтэй байна да энэ хүн чинь. Тий. Одоо намайг тэр талдаас одоо магадгүй өөр сонголтууд ч юм уу байдаг бол намайг сонгоосоо одоо өрсөлдөгч байдаг бол тий намайг сонгоосоо гэсэн тийм одоо таны энэ хамтрагч байх юмсан өөрт нь боломжууд гарч ирэх учраас намайг одоо энэ тал дээр ингээд нэг сонгоод ингээд надтай ингээд цааш тийм харьцаагаа үргэлжлүүлээсэ гэж бодож байна гэсэн үг шүү. За бас их сонирхолтой юм. За энэ харьцаа тэгвэл цаашаа ер нь яг ямар чиглэлээр тийм үргэлжлэх вэ гэдгийг нэг тийм энэ ойлгомжтой харьцаа байгаад байна. Тийм болохоор зааж гараа нэг арай нэг сонирхолтой хөзрөөс нэг мессеж тий Oracle card-аас мессеж авч үзье. Энэ харьцаа бие махбодын харьцаа гэдэг нь тодорхой болоод байна. Тийм учраас энэ харьцааны яг одоо тийм цааш жоохон үг хэллэг юунууд гарч мэрч магадгүй. За нэгдүгээр группийн харьцаа Oracle card-аас мессеж авч үзье тий. Энэ харьцаа цаашид яах вэ? Яасан дээр мэрэ гэж бол би ухаж бол үзэхгүй. Зүгээр энэ асуултандаа тийм өнөөдрийн уншлагын сэдвийн дагуу тэр хүн таныг юу гэж бодож байна гэдэгтэй л тийм хариу авсан тийм богино хэмжээний бичлэгүүд өнөөдөр бол хийж байгаа. За Oracle card. Вау. Devil хөзөр бүр 2 удаа гарч ирж байна. Энэ бүр айхтар зургалтай хөзөрлөлтэй бас л тийм тэгэхээр бас яг энэ devil буюу энэ devil энэ чөтгөрийн холбоо гэсэн үг л дээ ер нь л тий. Бурхны холбоо гэж жоохон чөтгөрийн холбоо. Гэхдээ энийг нэг чөтгөр гэдэг хэлээд байх нь жоохон үг нь эвгүй ч гэсэн нэг юуг илэрхийлж яддаг гэхээр одоо нэг цэвэр хайр дурлах гэхээс илүү ер нь л тэр бие махбодын харьцааг л илэрхийлж байгаа гэсэн яг ингээд шулуухан шуудхан хэлчихэр тий. За энэ их эвгүй зургалтай энэ төр төр ингээд тавьчих. Ер нь одоо энэ дэр нэг юм зургал байгааз тэгэхээр энтэй яг утга төвлөлтөөр ижлэхэн мессеж би нэг арай өөр юм гарч ирж магадгүй гэж бодоод мессеж татаж үзэхээр бүр ерөөсөн маттако каварана яа гэж хэлэх гэсэн үг тий.
За яг ийм уншлахал боллоо. За тэр хүн таны талаар нэг иймэрхүү бодолтой байгаа юм байна. Тантай цааш үргэлжлүүлэхийг хүсэж байна. Энэ харьцаагаа ингээд дуусгахыг хүсэхгүй байна. Нэгсэндээ тэр хүний хувьд та тийм боломж гэж харагдаж байгаа юм байна даа л гэж хэлмээр байна. За. За ингээд нэгдүгээр группийн уншлагыг өндөрлөё. Энэ уншлагын хажуугаар угаалгын машины бас одоо гадаах автомашины дуу чимээ энэ төр сонсогдож магадгүй тэгвэл уучлаарай. Манайхын замын хажууд бас ойрхон байдаг болохоор чимээ бас орж магадгүй л юм. За ингээд хоёрдугаар группийн уншлагыг эхлүүлье. За хоёрдугаар групп чинь Chrome-ийн нэсэн билүү? Юу лээ? Энэ 3 байсан юм уу? Хөлөө. Аль нь нөгөө дэш дарааллаа мартчихсан байна. Түрүү энийг унших гэж дээш аваад тавьчихсан. За аль нь ч байсан юугаа харж байгаа дарааллаар нь оруулчих юм уу? За тэгэд харчиж болох байхаа. За Chrome-оос эхэлчихье. Тийм За хоёрдугаар группийнхний хоёрдугаар групп сонгосон хүмүүсийн за тэр хүн тантай яг ямар харьцаа холбоотой вэ гэдгийг эхлээд гаргаад дараа нь тэр хүн одоо тантай сүүлд уулзсны дараа юу гэж бодож байна вэ гэдэг. За хоёрдугаар группийнх нь тэр хүнтэйгээ яг ямар харьцаа холбоотой вэ? Сонгосон тэр хүнтэйгээ яг ямар харьцаа холбоотой вэ? Тэр хүнтэй ямар харьцаа холбоотой вэ? За эзэн дээр тодруулнаа нэмэлт авч. За энэ яг гэр бүл хайр сэтгэл байгаад байна уу? Эсвэл энэ ажил төрлийн бүр юу байгаад байна уу? За тэгвэл тэр хүн тантай сүүлд уулзсны дараа яг юу гэж бодсон бэ? Тэр хүн тантай сүүлд уулзсны дараа юу гэж бодсон бэ? Тэр хүн тантай сүүлд уулзсны дараа юу гэж бодсон?
За. За энэ хүнтэйгээ одоо яг нэг харьцаа холбооны хамаарлын хувьд бол тийм ээ. Энийг авч жагаад жах ингээд тавьчих жагалаа та. За тэр хүнтэй харьцаа холбоо хамаарлын тухайд гэхээр одоо нэг тийм энэ гэр бүлийн хүмүүс байгаад тэгээд тийм салж байгаа хүмүүс байх магадлал маш өндөр байна. Ер нь бол тий хойш өөхийн одоо өмнө магадгүй гэр бүлээ салгуулах гад юун дээр очсон байх магадaltaй одоо шүүхэн мөхтэй шүүхтэн хэм шүүх хурал мурал ч юм уу. Гэвтэл айгүй таныг ингээд маш их өгөөмөр хүн одоо ингээ хичнээн салж байгаа ч гэсэн ингээд айгүй маш сайхан сэтгэлтэй хүн гэд ингээд бодож исэн. Үгүй таарын хайрцаа ер нь тийм ингээд байсан гэсэн үг тийм. Гэвтэл одоо ингээд нэг хүний ингээд нэг гаргаад байгаа одоо юу гэх юм өөрөө одоо ингээд байгаа байхгүй өөрөө юм сайхан сэтгэлийг гаргаад аль чадлаараа ингээд хайрлж байсан. Гэтэл одоо сүүлийн үед энэ харьцаа нь болохоор одоо тийм явцтай биш болоод энэ зам мөр нийлхэ байгаад тэгээд хууль шүүхийн байгууллагын өмнө очиод нэгсэнтэй гэр бүлийн одоо тийм миний өгж байгаа ингээд одоо хайрыг одоо ингээд нөгөө юу гэх юм хүлээж авахгүй харахгүй болцсон гэж яг гэр бүл хүмүүсийн хувьд бол одоо тэгээд байна. Цаашд зам мөр нийлэхгүй болчлоо гэдэг. Тэгэхээр энэ хэрв мөнгө төгрөгийн харьцаа холбоо байгууллага хоорондын хамтрал байгаад шүүх мөхдөр очсон тийм юм байгаа болвол энэ харьцаа цаашд ингээ явцгүй одоо хамтарч ажиллах боломжгүй болчлоо гэж үзсэн гэсэн үг. Гэр бүлийн харьцаа байсан бол одоо цаашдаа хамтдаа амьдрах боломжгүй болчлоо гэж үзсэн гэсэн үг. Уул нь тийм харьцаатай нэг гэрэг контрактор хамт ажилладаг байгууллагууд байсан байж болно. Эсвэл одоо яг ингээ гэрэлт мөрөлтөд батлуулчихсан хамт амьдарч байсан хосууд бас байж болно юм хоёр тохиолдолд. Альж талаар нь уншиж болохоор тийм байгаад байна л дээ. Гэтэл одоо яг тэр хүнтэй уулзснаас хойш хамгийн сүүлийн оюун одоо яг бодол нь бол юу гэхээр одоо ахиж цаашдаа хэрүүл маргаанч гэдэг юм уу одоо тэмцлээ зогсоёо. Ер нь болохоор шийдчихжээ. Хаашдын асуудал нь ингээд цаашдаа хамтрахгүйгаас хойш өнөөдрийг хүртэлх одоо ингээд одоо тэр хэрүүл маргаан байсан уу эсвэл юу байсан уу те хамтрал байсан уу за тэр бол ингээд одоо энд дуусж байгаа юм байна. Энд дуусж байгаа юм байна гэж үзэж байна л да. За бас шууд. Sorry. За дундуур нэгт бас л тасалчлаа. За тэгээд уншил. Одоо тэр хамтрал цаашдаа ингээд нэг харьцах боломжгүй болсон хүн л одоо бодож ийнө л гэсэн үг. Тэр байгууллага байна уу, хүн байна уу, одоо хайр сэтгэлийн харьцаа байна уу, гэр бүлийн харьцаа байна уу, байгууллага хоорондын харьцаа байна уу, ерөөсөө хамааралгүй. Цаашд бол ингээд хамтрах боломжгүй болчлоо гэдэг үүднээсээ болоод шүүх загтагийн байгууллага одоо юу гэдэг тийм газар дээр ингэж очиж хамтдаа одоо нэг талдаа асуудлаа шийдсэн л гэсэн үг. Аль асуудал дээр аль тал дээр байсан ч ер нь бол тийм бие биендээ сэтгэл гаргаад хамтраад ингээ явна гэж бодож исэн бүхэн хаашд ингээд нурчлаа даа гэж бодож байгаа байхгүй. Одоогийн бодол тэр хүний тантай сүүлд уулзснаас хойш
нэг тийм шийдэл төрсөн юм шиг байна. Хоорондоо ярилцаад эсвэл шүүх байгууллага дээр очиод тэгээд тантай уулзсанасаа хойш бодсон юм нь юу вэ гэхээр одоо бол ахиж тийм нэгтэй энэ одоо бүтэхгүй байгаа энэ асуудлыг тий нэг одоо хэрүүл маргааш шууган болгоод яах вэ? Хааш л одоо зам заяа зураг нийлэхгүй байгаа үз, хамтарч ажиллах боломжгүй байгаа үз гэд. За тийм талаасаа бодоод байна. Гэхдээ энэ дэр нэг тийм мөнгө санхүүгийн харьцаа холбоо бол орж ирж байгаа. Тэр нь болохоор магадгүй нөгөө эд хөрөнгө салгаж хувааж байгаатай холбоотой, эсвэл одоо хөрөнгө оруулж ирсэн байдгийн бол тэр хөрөнгө оруулалтаа салгаж за танахт эдэн хувь, манах эдэн хувь гэдэг дээрээ магадгүй та хангалттай хэмжээнийхээ одоо тэр авах ёстой ашиг бишээ. Одоо юу гэх юм, салгах ёстой өмч хөрөнгө байдаг бол тэрэн дээр тийм сэтгэл хангалуун биш байгаа бах. Яагаад гэвэл тэр хүн чинь тийм сэтгэл хангалуун байгаа байхгүй юу? Тэр хүн юу гэж бодож байна вэ гэхээр тэр хүн бол тэр хүн уулзсныхаа дараа юу гэж бодож байгаа вэ гэхээр тийм нэг бүрэн дүүрэн одоо ингээд нөгөө энэ 10-ын зоос гэдэг чинь бүхэл бүтэн дүүрэн байгаа гэр бүлийг ч илэрхийлнэ, байгууллага хамт олныг ч илэрхийлнэ. За тэрэн дээр хааш нөгөө бүтэхгүй болчлоо гэд тий. Тэгээ энэ цаашдын заяа зорилго одоо хамтдаа байх хэрэгтэй биш юм байна гэд. За тэрэн дээр хоёулаа хоёр талдаа уучраа олж байгаа. Тэгвэл тийм харьцаанаас болоод ажил ч юм уу, амьдрал ч юм уу хамтдаа урагшлаагүй ч гэсэн нэг ялгаа байгаа. Энэ дээр айгүй гоё нэг юм байгаа даа. Тэр нь одоо хүн нэг хамтрал цаашаа үргэлжлэхгүй болохоор эсрэг талынхаа хүнийг нэг муугаар боддог шүү дээ. Эсрэг компани ч юм уу, эсрэг тэр нөхрөөгөө ч юм уу, эсрэг энэ харьцаан дээр юусоо тэгж бодохгүй байгаа нэг тийм сайхан байгаа хгүй юу. Яг нь хамт амьдарч бүтэхгүй ч гэсэн чиний талаар муу бодол байхгүй удаас бас их сайхан сэтгэлтэй хүн шүү. Бас их тийм шүү. Яг надтай энэ хийж байгаа энэ заяа зураг одоо юу гэх юм ажилд бүтлгүүтсэн ч юм уу ийм байгаа ч гэсэн хувь хүний чинь болохоор таныг ерөөсөө тийм айгуу тийм сайхан хүн, сэтгэл сайтай хүн гэж үздэг байгаа. Тэр байдал нь бас энэ уншлагын нэг тийм гол ялгаа онцлог нь байгаа даа да. Хүн чинь нэг бодохгүй болохгүй юмнуудаа нэг эсрэг талдаа тийм буруугаа нэг өгөх гээд идэг. Тэр энэ дээр бол ерөөсөө тийм байхгүй байгаа даа ш нэг онцлог нь. Яг нь надтай болоогүй хоёрын зорилго бүтээгүй ч гэсэн таныг бол тийм сайхан сэтгэлтэй, сайн хүн шүү гэж магадгүй хийх гэж байгаа ажлынхын зүгээр зорилго нь тэр цаашдаа нэг явцсан нийлээгүй гэж болно шүү дээ. Тэглээгээ таныг муу хүн гэж бодоогүй л гэсэн үг. За тийм л харьцааны таны хамтын бодсон хүн чинь ямар хүн байх юм одоо тий өөрийнхөө нөхцөлд тааруулж ойлгоно шүү дээ тий. Энийг олон 2-3 ч төрлөөр уншиж болохоор юм байна. Тийм зарим хүмүүсийн тухайд болохоор хин нэгэнд байгууллага хамтраад за тэгээд нэг одоо нэг юм юу гэх нэг 100% одоо ашиг орлого мөнгө төгрөг ингээд олонтооч гэдэг юм уу ингээд тэр хүн танаас одоо тэгж бодож исэн бол тодорхой хэмжээнд за бараг нэг 70-80% биелжлээ да тий. За энээс ч илүү яах вэ гэж бодож байгаа хүмүүс ч бас байна л да энэ донд. Тэр магадгүй нь 2 дугаар группэд их олон хүн сонгож сонсох байхаа. Тэгэнгүүт тий.
Үндсэндээ бараг 2 3 төрлийн юм шигдчихэж байгаа байхгүй юу? За 2 дугаар группийн уншлага нэг ийм юм уншлага болж байна. Үндсэндээ ямар ч тохиолдолд байсан цаашд хамтрах боломжгүй юм байна гэд тэгтээ нэг өөрийг чинь муугаар бол бодоогүй ерөөсөө. Тийм сайхан сэтгэлтэй сайн хүн. Тэгтээ одоо мөнгө төрөх санхүүгийн орлого дээр хэрэг хамтарч ажилласан хүн байвал за нэг 10-ыг өгнө гэд анх ярьж исэн бол 10 биш нэг 8-ыг өглөөдөө. Тэгтээ бас энэс тийм тэрэнд нэг сэтгэл дундуур биш одоо сэтгэл хангалуун байгаа гэсэн үг. Хэрэг нэг тийм хайр сэтгэлийн харьцаа байгуул цаашдаа ингээд яг хөө ингээд гэрүүл цаашд үргэлжлэхгүй ч гэсэн надтай биш ч гэсэн одоо тийм цаашд ингээд илүү сайн хүнтэй уулзраад ингээд илүү сайн яваасаа гэсэн нэг тийм хүсэлтэй нэг тийм хамгийн гол ялгаа нь таныг л ерөөсөө тийм ерөөсөө муу хүн гэж ерөөсөө бодоогүй байх шүү гэдгийг онцгойлж хэлмээр байна шүү тийм. За ингээ 2 дугаар группийг өндөрлөё. За одоо 3 дугаар групп. За энэ хөзөр маань ерөөсөө уншлаганд хэрэглэгдэж байгаагүй шинэ хөзөр байгаа. За өөрхөн тууланы зургалтай юм байна. За 3 дугаар группийн хэр хүн та хоёрын хоорондын харьцаа. Хэр хүн та хоёрын хоорондын харьцаа. Тэр хүн та хоёрын тантай уулзсныхаа дараа юу бодсон бэ? Тэр хүн тантай уулзсныхаа дараа юу бодсон бэ? Тэр хүн тантай уулзсны дараа юу бодсон бэ? За
За тэр хүн хоёрын хоорондын харьцааны хувьд бол за таад энэ үзэж байгаа хүнтэйгээ болохоор ямар харьцаатай вэ гэхээр бас л одоо тийм хайр сэтгэлийн харьцаатай, хайр сэтгэл гэр бүлийн тийм нэлээд тийм юу гэх юм дотны харьцаа холбоотой гэсэн үг. За тэгээд тэр хүн хоёрын харьцаа холбоон дээр нэг тийм мөнгө санхүүгийн асуудлаас болоод нэлээд ингээд одоо жоохон асуудал тийм жоохон хэцүү хүнд болчиход байгаа гэсэн үг. Магадгүй хин нэг нь шийдвэр гаргаад гэр бүлийнхаа мөнгө төрөх санхүүг нэг жоохон буруу зарцуулсан байх магадлалтай байна. Тэгэнгүүт тэрэн дээрээс та хоёрт нэлээд юм мөнгө санхүүгийн хүндрэл асуудал үүсээд байгаа гэсэн үг. Тэгээ энэ харьцаан дээр та юм уу тэр хүн юм уу ер нь таал юм шиг байна да тий. Жохон тийм нэлээд юм үүрэг ачааллыг аваад одоо энэ гэр бүлийн санхүүг ч юм уу энэ цаашд яах вэ гэдэг дээр нэлээд тийм одоо сэтгэлийн зовлонтой байгаа гэсэн үг юм уу? Сэтгэлийн тийм амаргүй тайван биш жохон хэцүү байгаа. Одоо цаашдаа яах вэ гэл ингээл бодож исэн байх. Өмнө нь бол тэр харьцаан дээр за байсан байна те ийм асуудлууд энэ гэр бүл нэг хин нэгэн жоохон эрх мэдлийг давуулан ашигласнаас үүдэлтэйгээр гэр бүлийн мөнгө санхүү гаргалж яхан тийм тоглосон л гэсэн үг шүү ер нь болдог. За тэгвэл тэр хүн тийм тэгэнгүүт одоо мэдээж гэр бүлийн одоо тийм мөнгө санхүүгийн асуудал юм чинь одоо яаж таатай байх вэ те. Тэгээд тэрнээс болж хоорондоо жоох ингээд зөрчил маргаан үүссэн байсан. Тэгээ тэр асуудал харин хамгийн сүүлд уулзахдаа юу гэж өөрчлөгдсөн бэ гэхээр одоо хоорондоо эвлэрсэн гэсэн үг ингээд гэр тийм нэг ярилцаад ойлголцоо за эндээсээ тгий инги гэдэг одоо мөнгө санхүүгийн асуудал байлаа гэхэд ингээ хоёулаа хамтдаа ярьж хийдин шүү гэдэг юм уу. За хоёулаа нэг тэгин шүү ингээ шүү гэдэг юмн дээр нэг ярьж тохиролцсон. Ойлголцсон. Ер нь мөнгө санхүүгээс болоод одоо энэ гэр бүлийн харьцааг ингэж хин нэгнийгээ ингэж зовоохоо ч юм уу те болио гэдэг дээр шийдвэр гаргасан гэсэн үг. Тэгэхээр гэр бүлээ хайртай дотны хүмүүсээ ер нь мөнгө санхүүгээр нь тий хангалттай хангалуун байлгах одоо тэгж нэг харж хандаж хамгаалах байдлаа тий ярилцаж ойлголцсон гэсэн л үг л дээ. Түүнээс шинэ нэг тийм гайгүй мөнгө олдог бас тийм эрх мэдэл бүхий бас мөнгө олдог хүн байгаа даахгүй. Гэтэл мөнгө олцоод олсныгоо одоо нэг жоохон тийм жоохон замбрааг өөрцөн ч гэх юм уу, жоохон ашиггүй юм хийцэн ч гэх юм уу, эсвэл одоо яад энэ зарим улсууд бүр тоож мөнгөлцөн ч юм уу одоо нэг тийм байдал байгаа даахгүй. Тэгэнгүүт хамгийн сүүлд уулзахтаа болохоор уулзсны дараа болохоор за одоо ингээд тийм бас ойлголцсон. Тэгээ эцсийн бүлэгт ингээд гэр бүл бүрэн бүтэн одоо гэр бүлийнхаа мөнгө санхүүгийн хэрэглээг найдвартай одоо ингээд хангаад ийм байх нь бол одоо юу гэх юм тэр тийм ярен дээрээ одоо ойлголцсон гэсэн үг. Тэгж бодсон гэсэн үг. Тэр тал дээрээ нэгсэндээ шийдвэр гаргасан гэсэн үг. Одоо ахиж нэг иймэрхүү юмд оролцохгүй ч гэдэг юм уу. Мөнгө төгрөгөө ганцаараа дур мэдэж дээж хэрэг яахгүй өрөхгүй ч гэдэг юм уу. Хайртай дотны хүмүүсээ бодоод ер нь ахиж би тэгж мөнгө ганцаараа ингэж яахгүй гэсэн нэг тийм юм бодсон. Тэгж бодсон байна.
гэр бүлээ харж хандаж хамгаалж мөнгө санхүүгийн хэрэгцээг нь бүрэн дүүрэн байлгах нь одоо миний үүрэг шүү дээ гэдэг нэг тийм бодолтой болсон. Тэр нь тантай сүлд тэр уулзаж ярилцсны дараа ер нь бол тийм бодолтой байгаа л гэсэн үг байна да. Тийм тэгээд та тэр хүний хувьд одоо нэгсэнтэй айгүй тийм чухал байр суурьтай мэдээж гэр бүлийн юм чинь тийм чухал байр суурьтай хүн нь байгаад л та. Тэгээ мөнгө төгрөг олох юм бол магадгүй нэг эргээд олчинч гэдэг юм уу нэг эрсдлээ тооцоолохгүй бүр илүү ингээд одоо яг юм бүр илүү их мөнгө олно, бүр илүү баяжинч гэдэг юм уу, бүр илүү амархан мөнгө олчихно, од болно, мөнгө төгрөгийн тухайд юм болно гэл нэгсэндээ энд мөнгө алдснаас болоод гэр бүлээ жоохон санхүүгийн асуудал хүндрэлд оруулсан гэсэн үг. Тэгээд одоо бол тэгэхгүйгээр хамгийн ихний ээлж бол ерөөсөө гэр бүлээ хамгаалах нь чухал юм байна. Харж хандаж хамгаалж мөнгө санхүүгийн хэрэгцээг нь бүрэн дүүрэн байлгах нь бол миний үүрэг шүү дээ гэж бодсон л гэсэн үг шүү. За тэрэн дээр тийм бодсноос гадна бүр шийдвэр гаргасан байгаа даа. Ахиж мөнгө төгрөгөө нэг иймэрхүү байдлаар өрж зарахгүй яж гэдэг юм уу тиймэрхүү байдлаар шийдвэрээ гаргасан гэсэн үг. Өөрт нь бол тэр мөнгө төгрөгөө алдах ч юм уу тэр нэг хүслээр нь болоогүй тэр цаг үе нь болохоор айгүй боломжтой олон боломжтой бүр цаашаа бүр бараг нэрээр баяжчихнаа л гэж бодож л энэ мөнгөө өрцөн л байгаа байхгүй юу. Тэр Пентагийн 7 уруу хараа гараад ирсэн хөзөр маань тэгж илэрхийлээд байгаа. Тэгээд бүр илүү мөнгөтэй өстой юу болно гэсэн тэр сансандаа хүрээгүйгээс болж одоо санхүүгийн байдал дээр жоохон эрсдэлд орсон л гэсэн үг. За 3 дугаар группийн уншлага болохоор тийм бас дотн хүмүүсийн ер нь нэг гэр бүлийн амьдралын тийм уншлага байна дөө. За ингээд өнөөдрийн уншлага энэ хүрээд өндөрлж байна. За уншлага сонссон танд баярлалаа гэлээ.